видео үзүүлж байна. Америк хасын байрсан мөрөөдлийн Монгол гэр. Гэр орон гэдэг бол хүн бүрийн жаргалтай амьдралын баталгаа, хайртай хүмүүсийн хамт нандин дурсамж бүтээлцэж, амар амгалан мэдрэх газар байгаа. Тэгэхээр гал боломтой бадрах өргөөгөө зарим хүмүүс худалдан авч, зарим нь өв залхамжилдаг бол өөрсдийн гараар барьдаг хүмүүс байдаг бахнэ. Мэдээж хамгийн ажилсаг бүтээлч бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс л амьдрах орон байраа өөрсдөө босгодог нь дамжиггүй маа. Америкийн нэгэн гэр бүл найз нөхдийнхөө хамтаар амьдрах байраа өөрсдийн гараар барьсан байна. Сонирхолтой тэд Монгол гэрийн загварыг ашиглан үүний маш энгийн хялбар бүтцэд тулгуурлан нэлээд өөрмөц шийдэлтэй бүтээсэн байна. Зак Бот Николофес гэх залуухасууд гэрээ өөрсдөө барьцгаая нэртэй вебсайтаас мэдээлэл цуглуулж хүмүүсийн санал зөвлөгөөг уншиж судалжээ. Закийн хувьд энэхүү вебсайт маш сайн зөвлөгч болсон гинэ. Анх тэрбээр Эллойд Кан Шилтер нэртэй номноос санаагаа авсан байгаа. Энэхүү номонд Төв Азиас гаралтай гэр хэмээх сууцын талаар маш дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Тэд гэрийнхээ суурийг гаргахад 3 орчим 7 хоног, барихтаа 4 хоног зарцуулсан байна. Харин дотоод заслаа хэрхэн хийхээс хамаарч хугацаа өөр байсан бөгөөд тэдний хувьд 1 сар орчим хугацааг зарцуулжээ. Закийн барьсан гэр нь 67 м квадрат орчим талбайтай бөгөөд нэмэлт унтлахын өрөө нь 19 м квадрат болсон байна. Гэрийнхээ загварыг харахад амархан байсан ч өөрсдийн гараар барих үед нэлээд хэцүү санагдсан. Гэсэн хэдий ч алхадаас барьж үзээгүй хэдэн найзуудын хамтаар амралтын өдрүүдэд шаргуу ажилласны эцэст бид хүссэн үр дүндээ хүрч чадсан. Бас бүгд баггүй туршлага хуримтлуулсан Никол бид сантехник цахилгааны утас зэрэгээс ахуулаад ханаа угсрах, модон шалд суйрлуулах зэрэг бүхий л ажлуудад өөрсдөө оролцсон хэмээн Зак ярьсан байна. Тэдний шинэ гэр Портланд хотоос 20 минутын зайд байрладаг юм байна. Гэр барихад газрын хөрс өндөрлөг, тэгшгэн хатуу байх ёстой. Харин манай газар нам дор зөөлөн хөрстэй байсан тул бид эхлээд гэрийнхээ шалыг тогтоох, суурь цутгах шаардлагатай болсон. Ингээд бид жижиг экскаватороор 45 см-ийн диаметртэй 1 м орчим гүн 12 нөх ухаж суурь гадаас байрлуулсан. Доошлох тусам маш их шавартай болж ажлын явц удааширч оройн 10 цагт дууссан. Үүний дараа нийт 120 кг цементийг гар аргаар зурж суурь затгсан. Энэ ажилд аавын минь оролцоо их байсан гэжээ. Энэхүү ажилд гарын ур чадвар нэлээд хэрэг болдог хэдий ч заавал мэргэжлийн эсвэл туршлагатай байх албагүй. Маш энгийн зүйлсийг хийдэг, харин олон хүний тусламж хэрэгтэй болно. Гэрийн хамгийн чухал хэсэг болох эвхэгддэг хана нь үйлдвэрээсээ эвхээстэй ирдэг бөгөөд нэг цахаас нь барьж байхад өөр нэг ханаа дэлгэнэ. Ингэж явсаар хананы холбоос хэсгүүдийг зөв тааруулах нь чухал гэсэн байна. Дээвэр хэсгийн хамгийн ихний давхарга бол дааван давхарга. Дараа нь шороо тоосноос хамгаалах давхарга байдаг. Ингээд хамгийн сүүлд нь хулдаасан буюу ус нэвтрүүлдэггүй 90 орчим килограммжинтэй зузаан давхарга тавьдаг. Шалны суурьа тавьж дууссаны дараагаар Никол шалаа дэвсэж эхэлсэн. Ер нь бол гэрээ барихтаа шалаа дэвсэж дууссаны дараагаар гэрийн бусад хэсгүүдээ угсрах хэрэгтэй байсан. Гэр дотроо бид угаалгын өрөө гарган харин дээд давхаргыг унтлахын өрөө болгохоор шийдсэн. Анх гэрийнхээ загварыг гаргахдаа маш тодорхой гаргасан тул орчин үеийн бас өөрмөц зохион байгуулалт болсон. Гэр нь байшинтай харьцуулахад дулаан их алддаг учраас 5 тухтай дулаан байлгах нь галдаг зуухнаас ихээхэн шалтгаална. Энэхүү гэрийг барихад Зак цалингаасаа хуримтлуулсан $61,000-аараа бүгдийг нь зарцуулсан гинэ. Гэр нь өөрөө $31,000, харин суурь нь $10,000 болсон. Харин үлдэгдэл зардал нь дотоод засалт зарцуулагджээ. Харин Зак хүн бүрийн сонголт санхүүгийн байдал өөр учраас энэхүү гэрийг $65,000-оос хямд үнээр барих боломжтой гэсэн байна. Закийн гэрийн хамгийн гоё хэсэг нь янз бүрийн гоёмсог ургамлуудаар дүүрсэн унтлагын өрөө гинэ. Танд энэ бичлэг таалагдсан бол лайк дарж, манай Сак видео чаналыг сабскрайб хийж, шинэ бичлэгүүдийг цаг алдалгүй хүлээн аваарай.